Улсын хурлын гишүүн Баасанхүү өнгөрөх 12 дугаар сарын 9-ний өдөр төрийн ордонд намынхан их чуулганы хийж 96.4% саналаар намын дарга болсон гэж мэдгдсэн байдаг юм а. За үүнийхээ дараа тэрээр улсын дээд чүгүүд Монгол Ардын Хувьсгалт намын дүрмийн шинжил болон өөрийгөө намын даргаар бүртгүүлэх хүсэлтэд хүргүүлснээр өнөөдөр хуваарийн дагуу дээд чүг хүсэлтийг хэлцлээ. За гисэн ч хүсэлт гаргасан Баасанхүү гишүүн материалтайгаа бүрэн танилцаагүй гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргажээ. Нөгөө энэ нам дотор агарж байгаа юм биш. Ерөөсөө намын ажил сүүлийн үед болохоо байсан байхгүй юу? Ерөөсөө намын ажил биш, ганцхан инквайрийн төлөө ажилдаг. Инквайрийг тойрсныг 5 хүний төлөө ажилдаг. Тэгээд яадаг вэ? Тэр нь намынхаа нэрийг бариад, гишүүдийнхээ нэрийг бариад өөрийнхөө эрх ашигын төлөө ингэж ажиллаж байгаа ажил нь крэс гитэрсэн байхгүй юу? Энэ байдлыг Баасанхүү гишүүд бит хоёр бол хэдэн олон удаа шүүмжилсэн. Бараг 13 оноос хойш ярьсан. Засыг залруулъя, их чуулганаа хий, энэ асуудлаа ярих гэж маш олон удаа ярьсан. Гэтэл энийг огт хэрэгсээгүй. Баасанхүү гишүүний улсын дээд чүгүүд хүргүүлсэн хүсэлтийг Монгол Ардын Хувьсгалт намын дэд дарга Ганбаатар тэргүүтэй гишүүд гэмтэрэг гэж үзэж байгаа учраас эрүүгийн цагдаа болон албатай тэмцэх газар чалгуулахаар өгсөн гэдгээ хэллээ. За түүнчлэн төрийн ордон зохион байгуулсан их чуулганыг чуулган биш цуглаан учир ягаад ч Баасанхүү намын дарга болох үндэсгүй гэж тайлбарллаа. Энэ яг улс төрийн захиалгатайгаар хийж байгаа үйл ажиллагаа шүү дээ. Нийгэм харагдаж байгаа. Нам дотор 2 байтугай 20 100 хуваагдаж болно шүү дээ. Альч намын хувьд. Ягаад гэвэл хэдэн хүн цуглуулад тэр нь намын гишүүн бус элдв хүмүүс цуглуулад намын хурал хийлээ. Энэ дүрмийг бүртгэж өг. Энэ хүн намын дарга боллоо гэд албан тушаал эрх мэдэл дуртай ийм байдлаар цаашдаа хэдэн 100 ийм хэрэг улсын дээд шүүх хууль хяналтын байгууллагт ирэх болцоотой болно. Энэ төрийн ордонд хэлсэн энэ аимшигтай манангийн гар хөл болсон энэ хурал биш шүү дээ, цуглаан. Энэ хууль бус үйл ажиллагааг би өөрөө орж наа чи хууль бус шүү, наа чи буруу шүү гэдгийг нэгдүгээрт мэдгдсэн, хоёрдугаарт энэ санхүүжилтийн асуудлаараа энэ бол авилгал авсан хэрэгтэй. Өнөөдөр авилгалтай тэмцэх газар эрүүгийн цагдаагийн газарт манай намын зүгээс байр суурь илэрхийлээд материал бүрдүүлээд өгсөн байгаа. За энэхүү нам дотроо 2 хуваагдсан талталтай байгаа Монгол Ардын Хувьсгалт намын даргаар инх баяр хിവэрүүлдэг үү эсвэл Баасанхүү намын дарга болох уу гэдэг маргааныг энэ сарын 19-нд улсын дээд чүг эцэслэн шийдэх юм а.